За бид нар одоо яг Хинтээ аймгийн нутаг дэвсгэрт Хэрлэн голынхоо одоо хөвөөн дээр хажууханд ирэг дээр хурж ирсэн байна. Харамсалтай сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал за бидний хаяад байгаа энэ хог хаяглагад олон шалтгаанаас болоод гол бүрэн болвол бас мэдгэдэггүйц ширэгж байгаа энийг олон нийт бүгдээрээ сайн мэдж байгаа. Тийм учраас энэ тал дээр WWF-ч дээр сав газрын зөвлөлүүдч дээр за тэгээ бусад холбогдох байгууллагууд анхаарч байгаа. За түүний нэг нь бол энэ Хэрлэн голын сав газрын зөвлөл ямар ч байсан захиргаа ямар ч байсан энэ Хэрлэн голынхоо эргийг эзэнтэй болгох тал дээр анхаарч ажилласан юм байна. Хэрлэн гол дагуулх газар нутгийг хэмжээд байгууллагын ажилчдын тоо гаргаад ажилчдын тоо тохируулангуудлаа пайж тэмдэг атгаас 1-ээс 51 хүртэл үндсэндээ 12 км урт одоо 1000 гаруй газарт ингээд бид ингээд талбайг ингээд эзэнжүүлээд тэгээ байгууллагууд хариуцлаж байгаа. Хэрвээ ингээд явж хахад хог хаягдлах хүмүүс бид пайжийг харангуутлал за тэдээс тэдгээр талбай дээр хог хаягдлын байгууллагын устдаад тэрнийг нь цэвэрлүүлж хичээтэй. За сумдуудын хувьд би түрүүнд хэлсэн малчны бүлгийн нөхөрлөлтөд ингээд газрын нэр байршлаар нь бас хариуцлаж байгаа. За наашаа яваарай. Ийшээ явъя. Энэ Хэрлэн голынхаа эрэг дээр ирсэн чинь усны дэргэд ирэхээр хүний ерөн сэтгэл сэрэгдэг юм шиг байна. Гой чиг үнэртэй л үнэхээр гоё байна. Ер нь бол энэ хавар хур борооч ховор байсан шүү дээ нийт нутгаар. Тэгээ яг Хэрлэн голын цас ховор байсан. Тэгээ Хэрлэн голынхаа эрэгт ирсэн чинь үнэхээр гоё байна. Чихтэй. Агаар нь чихтэй. Тэгээ нэг цаанаасаа л нэг гоё байна. Ер нь хүн төрлөختний түүхийг харсан ч гэсэн яг ус хаана байна? Тэр усыг дагаж л хүмүүс амьдрсан байдаг юм билээ. Ус байхгүй л ерөөс амьдрал байхгүй, хөгжил байхгүй, юу ч байхгүй. Энэ байгаль дэлхийч байхгүй. Одоо хойч үеийнхэндээ захиж хэлэхэд бол өвгдөө эцэгхээ зан уламжлалыг одоо дээдэлж хүндлэх. За тэгээ цааш нь одоо эцэг их асран хамгаалагчид бол үр хүүхэдтэй үлгэр дуурайл болох ийг бол одоо эрмэлзэх хэрэгтэй гэж бодож байна. Бид нар байгаль эхээс одоо ямар сайхан голыг хүлээж авсан энэ сайхан байдлыг одоо тэр чигээр нь өгч чаддгүй маа гэхэд одоо байгаа байдлаас нь дордуулахгүй л хойч үедээ бид нар үлдээх өндөр үүрэгтэй хариуцлагатай гэж би ойлгож авдаг да. Алт ичнээ их байсан ч гэсэн бид нар ундаалж чадахгүй шүү дээ. Тэгэхээр усгүй бол одоо ер нь амьдрахад амтан мургамл хүн бүгд л одоо хэцүү болно. Ер нь дэлхийн ертөнцийг бол би усгүйгээр төсөөлөхөд бол одоо суйрлын ирмэгт очно л гэж ойлгож авдаг да.